Хүрээ амарчиг буюу 2 дугаар төрөх эмнэлгийн хувийн эзэмшлийн хэсэгт хууль бусаар барилгын ажил явагдаж байна. Тус эмнэлгийн Ахмад эмч адил биш энэ асуудлыг эсэргүүцэн ганцаараа тэмцэж байгаа юм. За барилгын ажил эмнэлгийн үйл ажиллагаа болон их нарийн эрүүл мэндэд эрсдэл учруулж байна гэж тэрээр үзлээ. Хүрээ амарчиг газрын хуучин барилга 1959 онд баригдсан. Үүнээс хойш 65 жилийн дараа өргөдгөн шинэ барилга ашиглалтанд оржээ. Гэтэл уг барилгаас 10 метрийн зайд шинээр дахин барилгын ажил явагдаж байна. Тухайн барилгын ажил эхлэх үед эмнэлгийн эмч ажлагчид эсэргүүцэн, жагсаж, зохих хууль хяналтын байгууллагуудад хандаж байжээ. Гэвч эмч нарын тэмцэлд үр дүнд хүрээгүй барилгын ажил үргэлжилсээр байна. Ер нь ямар нэгэн иргэн хүсэл тавих ёсгүй. Энийг одоо эзэмшээ энд юм барь гэж. Тэр хүсэл тавьсан иргэний эмийг бол дэмжиж одоо газар олгох ёсгүй манай нэс бол. Тэгж газар олсноос болж газартай болсон иргэн чинь Батүшиг чинь тийм ээ. Ингээд дур зоргоор авирлж штэ. Яагаад гэвэл дөнгөжл одоо барилгын суурь тавигдаагүй байхад нь л энэ одоо Батүшгийн барилга баригдаагүй байхад бид нар барилга хот байгуулалтын яамны яамд бол хүсэл тавиад барилгын хот байгуулалтын яамны салбарын хяналт хянаад бүх юмээ тогтооцсон хууль бус байна. Барилгын хааж их нараад зайлшгүй хэрэгтэй байгалийн гэрэл цэвэр агаарын урсгалыг алдагдуулах эрсдлийг Ахмад эмч хэлж байна. Үүгээр зогсохгүй эмнэлгийн гадаад орчны ногоон байгууламж мод бут амарч агаарлах цэцэрлэг устж их нарийн эрүүл мэндэд ээлтэй орчныг сүлгэжээ. Дөнгөж мэндэлсэн нэраг угтаж авах эмнэлгийн гэрэлтүүлэг агааржуулалтын стандартыг ноцтой зөрчиж байгаа энэ байдал нь их хүүхдийн эрүүл мэндэд шууд эрсдэл учруулах эрсдэлтэй юм а. Иймээс ч төрөх эмнэлгийн хажууд баригдаж буй барилгын асуудалд шийдвэр гаргагчид анхаарлаа хандуулахыг хүссэн юм а.